Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал басан үйл явдлыг томилог хүргэе. Украины зүгээс Оросын холбооны улсын эрчим хүчний байгууламж руу тавталсаар байгаа. За энэхүү тавталгаатай холбоотой мэдээллийг Бямбгарагт олон нийтэд хэлж болгож байна. За хамгийн сүүлд Украины зүгээс Оросын холбооны улсын дэд бүтцөө за түүн дотроо байгалийн хий газрын тас боловсруулах дэд бүтцэд халдсан тавталгааныхаа талаарх мэдээллийг өгсөн гэдгийг Украины тагнуулын ерхий газар мэдэгдэж байна. За иймэрхүү тавталгаа хийх басан гол шалтгаан нь Оросын холбооны улсын иргэдэд бол шууд амь насыг нь хохируулахгүйгээр гэвч энгийн иргэдэд одоо энэ дайны нөлөөллийг мэдрүүлэх зорилгоор ийхүү тавталгааг хийж байгаа юм байна. За Украины цохилтууд нь Оросын энгийн иргэдэд нөлөөлөх салбар, аж үйлдвэр, за тэр дундаа гэр орныг нь захилгаанаар хангах халаахад ашигладаг эрчим хүч, нисэх онгоцны буудлууд зэрэг одоо үйл ажиллагаанд нөлөөлөх үс байдлаар тавталгаагаа явуулж байгаа. За ингэхдээ нисгэгцгүй онгоц ашиглан энэ одоо үйл ажиллагааг тасалдуулах зорилготой явагдаж байгаа юм. За энэ нь бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг энхийн хэлэлцээнд оролцуулах, за Украинд 4 дахь жилдээ үргэлжилж байгаа Оросын холбооны улсын бүрэн хэмжээний тавталгааг зогсоох зорилготой гэж мэдэгдэж байна. За Украины Батлан хамгаалахын яам Баасан гарагт явуулсан ажиллагааныхаа дараа Москвагийн нийслэл мужид одоо ойролцоо барилга Колесовой нэртэй газрын тос дамжуулах хоолойн 3 хэсгийг устгасан гэдгээ мэдгдсэн. За энэ нь Оросын эзлэн түрэмгийлэгч армийг шатгуунаар хангаж байсан гэж Украины тусгай албаны албан ёсны мэдээлэлд дурдж байгаа юм. За энэхүү Колесовой нэртэй гол хоолой 400 км урт энэхүү дамжуулах хоолойгоор тээвэрлэгддэг түлшин Резян, Нижний Новгород, Москва зэрэг бус нутгуудын газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс ирдэг. За Колесовой дамжуулах хоолой жилд 3 сая тонн профин, 2.8 сая тонн дизель түш, 1.6 сая орчим тонн бензин шахах ийм зорилттой юм байна. За энэ нь Кремлийн хамгийн том бөгөөд хамгийн чухал эрчим хүчний байгууламж дэд бүтцүүдийнх нь нэг юм байна. За Киевийн зүгээс Оросын холбооны улс руу давтлах, за мөн Оросын холбооны улсын явуулж байгаа үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор нисгэгцгүй онгоцуудаар үргэлжлүүлэн давталж байна. Оросын холбооны улсын Батлан хамгаалах яам Баасан гарагийн орой Оросын нутаг дэвсгэр дээгүүр Украины 98 нисгэгчгүй онгоцыг барьж устгасан гэж мэдгдсэн. За тус яамны мэдээснээр тэдгээрийн ихэнх нь буюу 45 нисгэгчгүй онгоцыг Украинтай хилэлдэг Белгород мужийн дээгүүр буужид унгаасан гэдгээ мэдэгдэж байна. За гэвч Украины дайралтууд Самара, Москва, Тула болон бусад нутгуудад мөн болсон байна. Оросын баруун хэсгийн Тула мужийн захирагч Дмитрий Миляев Тулад нисгэгчгүй онгоц унсан бөгөөд ямар нэгэн хүнийг одоо гэмтэж бэртээх за мөн эд материалын хохирол учруулаагүй гэж мэдэгдэж байгаа юм. Оросын тавталгаанууд Украинд мөн үргэлжсээр байгаа. За Украинд өдөр бүр бас цохилт өгсөөр байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд энэхий яриа хэлцээг дэмжиж байгаа. За түүний дэмжлэгтэйгээр дэлхийн нийтийн зүгээс энэхүү одоо Оросын болон Украины хоорондоо хийж байгаа тавталгааг зогсоож энэхийн яриа хэлцээнд сууж яаралтай бөгөөд урт хугацаанд үргэлжлэх инх тайвны гэрээ байгуулахыг талуудаас хүсэж уриалж байгаа. Украины агаарын тавталгаанаас хамгаалах ангууд Бямбгарагийн орой Украин руу доор хаяж 223 нисгэгчгүй онгоц харавсан бөгөөд эдгээрийн 140 орчим Иранд үйлдвэрлэгдсэн шахет нэртэй одоо нисгэгчгүй юм тавталгааны зориулттай онгоц байсан гэдгийг мэдгдсэн байна. За мөн баллистик пуужин зэрэг хэд хэдэн төрлийн пуужингаар Украин руу харавсан гэж мэдэгдэж байна. За Украины зэвсэгт хүчин байндаа хүрэхээс өмнө 206 нисгэгчгүй онгоцыг агаарт амжилттай устгаж чадсан гэж мэдгдсэн. Гэвч Украины агаарын цэврийн хүчний мэдгдснээр 17 нисгэгчгүй онгоц 7 бус нутагт байндаа цохилт өгч чадсан байна. Оросын Николаев хот руу хийсэн тавталгааны улмаас дор хойж нэг хүн амь насаа алдаж 10 гаруй хүн шархсан гэдгийг тус бус нутгийн цэргийн захиргааны дарга Виталий Ким мэдэгдэж байна. За шархсан хүмүүсийн дунд зэргийн шархсан хүүхэд байсан бөгөөд эмнэлгийн одоо ажилтнууд түүнд тусламж үзүүлж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа гэж мэдэгдсэн. За анхны мэдээлэлээр цохилтын бөмбөлөг сумны толгой Александр нэртэй баллистик пуужин байж болцсохгүй гэж үзэж байна. За халдлагын улмаас шатгуун түгээх станц болон иргэний тээврийн хэрэгсэл хохирол учирсаар байна. За талууд бол бие биен рүүгээ одоо тавталгаа хийсэн хэвээр байгаа. За хизээ инх тайвны яриа хэлцээ хийгдэх за үүнд бол талууд оролцож урт хугацаанд үргэлжлэх инх тайвны гэрээ хэлцээ хийх нь бол одоогийн байдлаар тодорхойгүй байна. За ямар ч байсан болвол дэлхийн улс орнууд энэ дайныг хурдан одоо дуусгах ёстой гэж үзэж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улс тэргүүтээ өрөндийн орнууд Оросын холбооны улсад шахалт үзүүлэх зорилгоор Оросын одоо байгалийн хий нефть боловсруулах үйлдвэрлэлд чухал үүрэгтэй байдаг хоёр томоохон одоо улсын үйлдвэрлэлийн компанид бол 20 арга хэмжээ ногдуулсан. За энэ 20 арга хэмжээ нь Оросын холбооны улсад ямар
нөлөөлөл үзүүлэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. За Украины зүгээс эрчим хүчний байгууламжууд нь өргөжлөлтөнд давталсаар байгаа. За энэ нь бол Оросын холбооны улсын бензин шатгуун түүхийд одоо үйлдвэрлэх одоо хүчин чадалтанд нөлөөлж байгаа. За магадгүй энэ нь бол тус улсаас бензин шатгуун авдаг улс орнуудын одоо үйлдвэрлэл импортын үйл ажиллагаанд нь нөлөөлөх магадaltaй. За энэ нь бол дотоодд нь тасалдал үүсэх бас нэгэн нөхцөл болох магадaltaй гэж харж байгаамаа.